Австрали аялалтай холбоотой хамгийн анх уншиж исэн номнуудаас Эммануэл Шведенбургийн ном ерөнхийдөө аа, маш энгийн бичигдсэн. Тэгээд 1700-аад оны үед яг энэ хүн өөрөө бичиж үлдээгээд 300 гаруй жилийн турш одоо нэг хаягдчихгүй бүр маш олон хил дээр хөрвүүлэгдээд яг орчин үед ирсэн гэхээр бас нэлээд сайн ном. Өөрөөр хэлбэл одоо энэ хүний өөрийнхөө туршлагыг бичиж үлдээгээд тэрийгээ ингээд нэг хүмүүст ойлгохдоор хүргэж чадсан гэдэг утгаар бас илүү Эммануэл Шведенбург гэдэг хүн болохоор өөрөө Швед гаралтай эрдэмтэн, философч, инженер гэхээр ерөнхийдөө нэг шинжлэх ухаанч байдлаар юмд ханддаг. Тэгээд 50 наснаас нь яг ийм astral projection experience нь эхэлсэн гэхээр тэр хүртэл амьдарч байх үед нь ухамсар аль хэдийн нэг яг юмсыг нэг логиктой хандах гээд энэ бүхэн нэг зүйл ингээд тогтцсон. Тэгээд энэ экспириенсүүд нь эхлэнгүүд яг энэ талаас нь аваачаад одоо миний үзэж байгаа зүйлс бодиттой үгүй юу гэд бас өөрийнхөө хувьд батлах гэж оролддог байсан юм шиг байна. Ном дээр нь гарч байгаа нэг тохиолдол гэхээр одоо биеэсээ гараад зэрэглэдэг хотон шатж байгааг харчаад буцаж биедээ орчоод тэгээд цагийн дараа хин нэг юм хурж игээд үнэхээр шатчлаа гэдгийг хэлэнгүүт миний харж байгаа үзэж байгаа зүйлс ерөнхийдөө бодиттой зүйл юм байна гэдэг өөртөө одоо нэг баталж байгаа зүйл. Тэгээд ном дээр нь гардаг санаануудаас гэх юм бол ер нь бол үхэл бол төгсгөл биш ээ. Үхлийн дараа хүний нэг ухамсар сүнслэг оршихуй үргэлжлээд амьдардаг өөр ертөнцид гэдэг санаа. Тэгээд тэнгэр там бол зөвхөн газар биш ээ. Хүний дотоод төлөвтэй бас холбоотой тийм зүйл байдаг. Өөрөөр хэлбэл хүн амьдралдаа ямар зүйл дотооддоо одоо нэг зан чанар байдлаар хөгжүүлж чадсан. Тэр нь өөрөө өгсөний дараа ингээд яг тийм одоо нэг харгалзах dimension ертөнцид яваад орчдөг. Өөрөөр хэлбэл ухамсар яаж хөгжсөн тэрнтэй холбоотойгоор тэр ертөнцид яваад орчдөг гэсэн санаа.